Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэхүү бичлэг хүрэх цаг мөчийн мэндийг хүргье. Урианхай өргөжин хэлсэн түүх номны дараагийн бүлэг болох 8 дахь хөвгүүн нарт бүлгөө. 8 дахь хөвгүүн нарт 8 сар яваад 2 их усыг гаталж холын усад олчлоо. Явах замыг саадыг гаргаг явдал холын ээдрэг тайлаг лус дэлхийг аргадаг гэж лусын булттай удганыг нарт хөвгүүнд дагуулжээ. Намб ёсыг хэлүүлжээ. Уудам талаас ирсэн уулын өндрийг үзсэн дэлхийн уудмыг мэдсэн дэнж толгодоор хэлсэн нарлаг сайхан нутгийн нарт хөвгүүн тэнд очиод газрын ингээр халгиж яваа галуу юусэн мэд их усыг үзээд багхан гадраа багширт суух баг нуруутай улсыг хараад биен богинохон юм ухаан бас богино буйзай гэж өчргөө ихээр шоолон инээгүнэ. 200 илүү хоногийг тоолоод холын замыг туулаад хотоод нь чинээ газарт ирэв. Сунайгаад хэвтвэл дүүрчмээр юм сумаа тавиад нумаа нуух газар алга. Илүүхэн татчхул их ус хүрчгэн гэж эрчит сумаа эцэн байж тавилаа гэж ихэд шоолж гинэ. Илгээ хөштөл инээж гин. Тэгтэл мөр чудган. Мүс ясыг нь таниагүй мөртөө мөн бишийг нь мдээгүй атлаа. Хамрын цаадхыг нь ч хараагүй мөртлөө хагархай амаар хамаагүй жалчиж болохгүй. Хатан сайхан ижийнхээ хайртай өрн билээ чи хан сайхан аавынхаа хамаг дүшгэн билээ чи ханат өргөө гэрийнхээ туулах багнан билээ чи буурлын үгийг дагаж буян заяагаа өргөж удам зангидах заяаг учиг гаргах гэж яваа билээ. Мандах нарнаар төрсөн магтаал дунд өссөн дутуугийн зовлон үзээгүй дундуурын шандан амсаагүй сумааг хүртэл зөөлгөж өсчгөөд суул үг хэлэх хэрэггүй. Харин олон хүнийг харагдах хараацаар нь дүгнэж лус тэнгэрийн эзнийг лууга унахад хүргэхгүй. Амчин алдас болохгүй алтан сургаалаа мартахад хүрэхгүй. Албат дагуул олны чинь амин үнгүй юм аа гэж санахад аргадаж өссөн мөөмөн ижийг чинь амьгүй юм аа гэж бодоход ард нь үлдсэн аав ижий чинь 10 биш 20 жил хүлээсэн ахай буурал чинь юу гэх вүлээ. Шулганах хэлийг нь сураагүй байж шулуухан занг нь мдээгүй байж хаан хүнтэй ураг барилдах хамаг хүслэн яах вүлээ гэж хар цагааныг ялган хатуу үгээр нонгодоггүй нь ус далаад бол усч бол уран үхтнээс чи илүү хэлч бол дохио зангаа төдий биш бус дориун сайн ярьц сур гэж харин хэлийг зааж хаан ухаан сургавгэн. Мөн ижихээ үгийг нарт хүү сонсовгэн мөн бишийг ялгах хатан ухааныг бишрвгэн. Даруу сайхан явахын утгыг тэгээд ухавгэн дахиад ёр эндэхгүй ухааныг тэгээд оловгэн. Өдөр хоногоор суралцаж гин өнжин хонон хичээж гин улирал цаг урсаж гин удаан хугацаа өнгөрч гин. Өвлөөр яваад намраар ирсэн байтал өнөө дахиад хавар болох гэж байна. Их усан төрлөг нэмэгдэх нэ. Эртхэн бас үүлээ гүзэх хэрэгтэй болох нь хавар болж ханш нээлээ хамаг хүслээ биелүүлэх цаг боллоо гэж удган сайхан ээж нь ухаанд хүүд сануулж гин. Энэ газар хавар болоход халиа ирж лус дэлхий луугаа унаж энгийн олныг айлгаж их үер болдог гин. Эвгүй салих босдог гин. Энэ цагаас өмнө итгэл олж авах хэрэгтэй гэж зөвлөж тэгээд хэлж гин. Зүглүүлж тэгээд өчөж гин. Тэр зүгийн хаан цор ганц охинтой гин тэрвэрч таалж өсгсөн ори ганц үртэй гин. Хаан эзэн нь угаасаа ханхүү дутмаг удамтай гин хавар болгон далай босч хамаг олныг айлгадаг газрын хаан хүн нь ганц охиноо харийн хүнд өгөхүү дээ. Тодлож бүгдийг нь шинжээ товлож нэгнээ бөөлий гэж гин. Урдаас тогтсон өдөр болж гин удган ээж нь бууж гин өндөр тэнгэрт айлтгаж гин үнэн учраа өчөж гин. Арга зам асууж гин ач тусыг нь гуйж гин хаан хүний хаяаг бараадаад хариугүй 6 сар болсон ч хайртай гүнжийнх нь барааг харж чадаагүйгээ айлтгаж гинэ. Хаврын их шин дээр ханш нээх цагаар хаан хүн гадаалдаг нэгэн ёс эднийд байна.
Үзэгсэлэн сайхан мод уйлан цэцэглэх цагаар хараа мэлмигээ баясгах гэж хаан хүн гадаалдаг юм байна. Яг тэр үеэр бараалхаж явдал учраа айлтгахгүй бол өөр зам та нарт үзээгээд ч алга гэж онгор тэнгэр нь хэлжээ. Олон үггүй ойлгуулжээ. Тэр яагаад ч бүтэхгүй гэж хүү сэтгэлээр унжигн тэнгэр эцгийн захиасыг биелүүлсэнгүй гэж унжигн. Эртхэн тэгээд эргэснэн дээр ичи авдаа очснэн дээр гэж тэнгэрийн ивэлэр тэр их усыг гаталж ирчгээд бүтэхгүй гих үгийг хэлж яаж зүрхлэнв хөрсөн дээр нь гიშгсэн хойно хүү минь учир бий шүү. Нарт дэлхий уужим наан цаана учир би удамд гүнжийг ороох уянга бэлдэж өгье. Төрхөн хүү минь хүлээ төдхөн тэгээд бүтэн гэж онгор тэнгэр хэлжгэн онцолж хүүг аргадаж гин. Цэцэн баатрын 9 хүү цэгц эрдэн нэгтэйг нь нарт хүү болохоро гарт таарсан болгоноор гайхам сайхныг хийдэг гин. Тэр жил хаан их орой гадаалж гин. Үзэгсэлэн төгөлдөр гүнжээ өөрөө дагуулж залрууг нь сар мэд гэрэлтэй саруу сайхан цэцгийг өн мөнхөд ургадаг гэж үрдээ тэд итгүүлсэн гин. Үзэгсэлэн гооч нь үүнтэй адил мөнхийх гээд өмсөх хувцас өдөн нөмөргийг нь сарн зэцгэн хийгээр саалж чимж өгдөг гин. Хааныг гадаалж явтал хар салхи гинэд гарч хамаг цэцгийг нь гүвж харагдах үзэмжгүй болгожээ. Сарн цэцэг мөнх ургадаг гэж сайхан үзэмж үрдийх гэж итгэж явсан гүнж ихэд гуниглаж уйлжээ. Үзэгсэн гоо минь өгчглээ үрдийх гэсэн худал байна харж би буцахгүйгээд харанхуй болтол суужээ. Хаан аавын гуйлтыг хайхарлгүй суужээ. Хамаг олны хүсэлтэнд хариулалгүй суужээ. Энэ үеэр нарт хүү эмгэн удганы хэлснээр унсан зэцгсийг шүлжин саран хэлбэртэй болгоод ургаа моддыг чимэн саруул гэрэлтэй болгоовгэн. Харгуу зам нь гэрэлтэхэд хааны гүнж баясжээ. Харж одоо буцъя гэд аавын үгэнд оржээ. Хаан өгүүлрүүн үрдээ худал хэлв гэж үздэл айж явлаа. Саран зэцгийг шүлжин сар мэт болгосон салж явах замыг нэг мэт болгосон тэр хүн санаа муу хүн биш байна. Сайн хүний үр мөн байна. Үзэгсэнд гүнжий минь өмнөөс угтах замыг үргэлж гэрэлтэй байлгахыг тэр л хийж чадна. Үзэл үгүй түнд огноо хатан болгоё. Өтөр түргэн олоод эргэж гин. Энэ үгийг сонсоод их л олон хүн ирж саран цэцгийг би сүлдсэн сайхан огноо өг гэжээ. Гэвч тэдний сүлдсэн цэцэг гэрэлтэж юр туяарсангүйг нь хаан эзэн бодож гин хамаг учрыг нягталж гин. Өнөөх газрын цэцгэн сүлжээ өнгөө юр алдаа болов. Өөрийн биеэр үзье гэжээ өөр хүнгүй очиж гин. Хүрээд тэнд очтол хүдэр сайхан биетэй хүч тэнхээ ихтэй өөлхийн аргагүй зүстэй хэлхийн аргагүй дүртэй үг хилэн зэгцтэй өндөр сайхан залуу урд ерн хараагүй саран хэлбэртэй номыг барьж саадагнаасаа номоо аваад салхи татуулан харуулж саран зэцгийн хэлхийг санаан зоргоор шүлжиж гин эдэр сайхан залуугийн амар мэндийг ирж алдар нэрийг нь асууж аль газрын үрвэ гэвэл тэнгис далай үгүй тэнгэр газар хоёр л байдаг тийм нутгаас ирсэн гэвэ. Хан тэнгэр эцэг минь билээ хатан гол ижи минь билээ нэр минь тэнгэрт би билээ өглөө мандаж үдэш жаргадаг гэжээ. Хаан өгүүлрүүн барьсан номыг чинь харвал баатар хүний үр байна. Үг мэтгэлцгийг чинь харвал үнэн үгтэй хүү байна. Өмсөн зүүсний чинь харвал өөгүй хүний үр байна. Үйл мэтгэхийг чинь харвал өгүүлэшгүй уран хүн байна. Газар тэнгэрийн савслага нь галав юулхэд бэлхэн гал усны аюулд гайтаж өртгөд бэлэн бидэнд гарцаагүй илгээсэн хүү байна. Хэрэг зоригчин хэнд билээ хитийг зорьсон учир юу илээ. Ирсэн хайснаа олвоо да эргэж буцах босноо да гэж зүсээ нуусан хаан зөөлнөөр аргадаж асуулаа. Алдар нэр минь нар юм байна. Алдар нэр чинь нар юм байна. Авсан ихнэр би юу? Сараарч дахиад хөрөмгүй сайхан нутгийн эзэн байна. Холын газрыг зорьсны
Ховрын санаа юу вэ гэж ахиулж бас лавллаа. Аяар зөөлгнөөр асуулаа. Нарт хөвгүн хариуд нь мөөмө хөхүүлсэн ээждээ мөргөж шүтдэг билээ. Мөн хүн хөх тэнгэрээ дахиж шүтдэг билээ. Алтан наран аргамжаа нэр минь билээ. Аль минь саран авхай хань минь болох билээ. Асын газраас дорсны учир минь энэ билээ. Саран авхайг санахдаа саран цэцэг мэд болов гэж санаж бодож зүйлээд саруул сайхан нутгийнхаа салхих юуг дуудаад саран цэцгийг шилбүүрдэж саадаг нумаараа туулж үзхийн төдий үзэсгэлэн үргэлжийн мөнхийн болгоё гэж солонгон зэрэглээг татуулж содон өнгийг гаргаж цэцгэн дээгүр нь бүжиглүүлсэн билээ. Ирснээ олоогүй болохоор эртгэн буцхаастаа ижи аав хоёртоо эрхлэгч үгүй боллоо доо. Удган буурал ижийнхээ удаан хүлээснийг бодоод уйдгар гургийг нь арилгах гэж уурлаж хийсэн билээ. Удахгүй ингээд буцнаа гэж учир юугаа хэлж гинэ. Хаан хүн хариу үгүй болж хар цагаан дуугүй хаяад явчихлаа гинэ. Харцсан бас нүдийг нь хажуул харуусал ер харагдсангүйг нь ирсэн эрдэн нь энд байж эвэлж хайрлах хүн нь тэр байж газрын эвэл тэнгэрийн хүчтэй гарцаагүй миний хүү болох хүн мөн байна. Тэнгэрийн сарыг аргамжиж тэнхээ чадлаараа нуусан ч ухаанд хүний үр ураг тавихаар иржээ. Одоо яах вүлээ гэж мэргэд төшмөдөө дуудаж учир явдлыг ярьж ухаан гарахыг гуйжгэн. Номтой мэргэн буурал урдах усаа ажаад ухаанд хүний удам юм учиртай хүний үр юм. Тэнгэр бууж газарт тоглодог тийм сайхан уужим нутгаас тэнгис талаа гаталж ураг барилдахаар иржээ. Удаан хүлээлгэж болохгүй гэж хаан хүнд айлтгаж гэн хамаг учрыг нь тайлж гэн. Зэцгэс нь нүцгэрсэн модод уйдгар ихтэй харагдаг шиг их саран авхай инээх дуурхаа болжээ. Ийм их хүннийг нуусан эцэг хүний буруу шүү. Унсан ч эргээд ургадаг учрал байхад бас салдаг. Уудам хормоогийн ёсыг хуудам хэлж болохгүй. Сарыг аргамцсан газраа нарыг бас үлдээ. Аав ээж чинь үнтэй юу? Авсан ихнэр чинь үзэсгэлэнтэй юу? Эргэж битгий яваач энэ нутагт минь үлдээч гэж гуй. Энэ л гарц болно гэв. Маргааш өглөө мандах нарнаар хаан хүү илч товтолгов. Өчигдрийн газраа орчуулж өнөө хөвгүнийг хайлгав. Үзэгдэх бараан үгүй хүлэг нь яасан хурдан юм. Үдлээ цайлаад мордохгүй хүүч яасан яаруу юм. Хаан хүн хариу сонсоод хан тэнгэрээс гуйжгэн алтан нарыг аргамжиж өгөөч. Ахаад надтай уулзуулж өгөөч. Үүнээс хойш өндөр тэнгэрийг шүтээ. Үе удмаараа мэхиж явъя гэж өглөн мөргөн гуйжгэнэ. Хан эцгийн хайллыг сонсоод хан тэнгэрийн хариуг бас чагнаад удган ижээ уйлууг нь урагш явха боловг нь. Хоноод өнжөөд явъя. Хойноос хэрэх магадгүй ганцхан өдөр хүлээ гарцаагүй хэл дуулднаа гэж нарт хүүгээ харагдаж гин нарийн учрыг хэлж гин хан хүнтэй чи уулзсан босуу хамаг үгээ тоочсон босуу хан тэнгэр авыгаа хүртэл хэлсэн босуу хатан гол ээжигээ хүртэл дуурсан босуу мөөмөн удган ээжээ хүртэл мөнх тэнгэр гэж хэлсэн босуу хэлснээр чинь хэл хийгээд хийснээр чинь гэрч болгоод удахгүй араас нь нэрнгэн удаан бас хүлээлгэхгүйг нь зорьсон үйл хаяан байхад зоргоороо буцаж болохгүй. Талын салхиа дуудаж тавлангаа даатгсан босуу их говийн зэрэглээгээ дуудаж эрэх сарангийн сэтгэлийг барьсан босуу уурганы чин хувинд унаар чин тогтоод үүрсэж байна. Учигны чин үзүүрт үзэгсэнд саран эргэсэн байна. Өнөө ингээд буцах уу? Өнжөөд эндээ хонох уу? Өөрөө мэддээ гівгэн. Хан хөвгүн хашгиран хараалж тэнгэр рүү харвал наран саран хоёр биесээ харж нанчид сархад нь согтоод найрлаж суугаа үзэгдэгвэн. Сар жаргатал саатаж үлдлээ. Үдлээ гэж удган ээждээ хэлвгэн үзэгсэн сарыг ургалсан өнгөт саран авхай үдийн хугас хүртэл өргөн хуваа татаж үдийн зогийг бариулж гэн
Нарнаар сэрсэн хаантан нам жаягийг гүйцээж хан сайхан хөвгүүнийг хариулж эргүүлж гэнэ. Өөрийн үгийг үлдээлгүй үннийг өгүүлсэн атал үгэнд минь эргэлзэж үг дүгүй отсон билээ та. Нарт миний хүслийг болгоох уу, намайг хүргэнэ болох уу гэж наран хүү их хаанаас найр тавин асууж гэн. Хаан түүнийг сонсоод хариун ийн өгүүлж гэн. Нас минь 60 хол гарсан билээ. Нар минь одоо жаргах төгсөн билээ. Үчийн саран шиг үзэсгэлэнт гоо үртэй билээ. Тэнгэрийн цэцэг газар дэлгэрэх тэрхэн завсарт төрсөн билээ. Үргэлж мөнхийн үзэсгэлэн гоог өвлөж бас авсан билээ. Хан удмыг минь залах хөвгүн үр төрөөгүй билээ. Ураг барилдъя гэж учиртай олонтой уулзуурч юр байгаагүй билээ. Тэнгэрээс бусдаас харамлаж тэгэндээ нуусан билээ. Тэргэндээ хаасан билээ. Эрмэг сайхан хүү байна. Эрдэм ухаан хосолсон байна. Холын газраас ирээд 200 илүү хоноход ганцхан удаа уулзаад гацанд намайг уйсан билээ. Охин үр минь харвал олон дотроос онцолж чамайг л сонгоно. Эцэг эхийг мартаж энэ усыг орхино. Хүү минь чамайг дагаад хүний нутаг руу явчихна. Удам залгах үргүү миний учирлах зовлон ийм байна гэж учирлаж хаан хэлэхэд Эрдэн гэвчиг ээж аавыг минь гүйцэхгүй. Өнгөц саран авхаач гэсэн өөрийн нутгийг минь гүйцэхгүй. Мөмөн удган ээжээсээ мөн бишиг нь асуйдаа гэж нарт хүү хэлээгүй. Наан цаангүй өчөггүй. Мөмөн ижидэгтэл ээж аваас илүү Эрдэн үгүй нь үнэнч энэ газраас илүү их нутагтай нь ч үнэнч. Эцгийн сургаалыг дагах нь чухал, эхийн санааг гүйцээх нь чухал гэж эрдэм сургаалаа альдагвэн. Ирсэн учрыг нь сануулагвэн. Мөмөн удган ээжийнхээ мөнхүү үгийг сонсоод ураг барилдаж удаан суухгүй ч удам залгах хөвгүн үр төрүүл уйлуулад үлдээгээд явъя гэж амдаж бол чадна. Охин үр төрвөөс од гэрэлдэх цаг болсон ч орхиод явах учир байна гэж товлож болсноо бодон байж тод үннээр нарт хэлж гэн. Буурал дэлхий эргэсээр буцах хоног дөхөхөд эхнэр хүн нь нэралж ихрэх хөвгүүн төрүүлэгвэн. Цуутай нутаг минь асад билээ. Цугласан олон минь хүлээн билээ. Хатан сайхан үрийн чин оронд хан сайхан хөвгүүнээ үлдээ. Хаан судалд бат суулгаж хамаг олноо залаарай гэж хаан буралд нарт хэлэхэд хариу болгож үйлдрүүн. Удмыг минь батчааж ургийг минь дэгжээж цус тих үрсийн удам зөв цагтаан ирж төрлөө. Үзэгсэн саран гүнж минь үрээ санаж саамшихад үлгээд хөхөөд өгөх үр бас байна. Хан хөвгүүнийг минь эдэр насанд ирэхийн цагт, эд насанд хүрэхийн цагт хадан гэртээ намайг харж буцхаас минь өмнө харуулна гэж амлаарай. Үлдээж байгаа үрийг чинь уушлал өршөөлөхтэй, уужим сайхан сэтгэлтэй, ухаантай хүмүүн болгож өсгөнөө. Хүч ихт хөх толботны хэлтэрхийг хүниих гэж бодохгүй. Хаад ураахааны удам гэж хамаг Монгол эцэгтэй гэж ухаант мэрэгдээр улбаалж учир түүхийг яриулж удам аварсан ухаантны нутаг зүг рүү мөргүүлнэ. 80 наснд хүрэхэд минь намайг заавал эргээрээ. Тэр цагт хөвгүн үрий чинь хаан ширээн залж хүсэл югчин гүйцээж энэ усынхаа нэрийг